Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрум эхлэхэд бэлэн боллоо. Тайваны Нанто шүүхийн харьяа Дахаан уулын мэх өтгөн ой гүн хавцал үргэлжилсэн уулархаг бүс нутаг байдаг. Ердийн үед жуулчтаас илүү эмийн ургамал туудаг хүмүүс ихээр очт юм байна. Уулын зам бартаатай маны их татдаг тул Дахаан уулыг сайн мэддэг туршлагатай хүмүүс л очдог гинэ. 2003 оны 5 сарын 13-ны мегмар гаригийн өдөр нэг цагийн үед Ли Чунчу хэмээх дунд насны эмэгтэй Дахаан уул руу авиржээ. Эхнэр нөхөр хоёр өмнөхшгөө эмийн ургамал хайжадал уулын доод хэсэгт сонин зүйл харагдав. Анх манекен юм болов уу гэж бодоод ойртож очтол эмэгтэй хүний цогцсон. Толгойн доошоо хөлн дээшээ харсан. Яг л хэн нэгэн түүнийг уруу харуулж зогсоосон юм шиг хонхор газар булагдсан байлаа. Гинтийн айц давтсан эхнэр нөхөр хоёр цагдаагийн газарт яаралтай мэдэгдэхийг хүссэн ч гар утсгүй ээжээ. Ингээд уулын замаар уруудж явахдаа нэгэн оршин суугчтай таарч цагдаагийн газарт дуудлага өгүүлсэн. Удалгүй Нантогийн цагдаа нар хэргийн газарт ирэв. Цогцолцсон газар нь уулын замаар явхад сайн харагддаггүй. Гүн хавцал цохооны цаанаас нь тул хүмүүс анзааралгүй өнгөрөх боломжтой газар байжээ. Хохирогч 40-50 орчим насны эмэгтэй байсан ба дээгүүрээ хувцастай, доогоороо хувцсгүй байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр бэлгийн хүчирхээлт өртсөн нь тогтоогджээ. Мөн хохирогчийн цээж даг зэсэгт 3 см орчим хэмжээтэй мохоо зүйлээр цохиулсан шарх байсан ч энэ нь шууд үхэлд хүргэх аюултай шарх биш байв. Үхлийн гол шалтгаан нь хохирогчийн 2 бугуу олон хүзүүг чанга боосноос болсон. Ялангуяа хилний доод яс угарсан байсан нь хүзүүг чанга бооход үүсдэг гэмтэл юм байна. Ингээд мөрдөн байцаах баг гэмт хэрэгтэн хохирогчийн бугууг хүлж хүзүүг нь боож хөнөөгөөд Дахаан уулын цохооноос доош шидсэн гэж дүгнэв. Гэвч гол асуудал нь энэ эмэгтэй хинбэ гэдэгт байлаа. Иргэний үнэмлэх гар утас зэрэг хэн эдгийг нь тогтоох ямар ч эд зүйл олдсонгүй. Ууланд хяналтын камер байхгүй нь ойлгомжтой. Эцэст нь цагдаа нар хохирогчийн дүр төрхийг олон нийтэд зарлаж мэдээлэл цуглуулж эхлэхэд удалгүй нэг залуу цагдаагийн газарт ирж "Миний ээж юм шиг байна" гэжээ. Шалгаж үзэхэд хэдэн өдрийн өмнө сургуу алга болсон чин овогтой эмэгтэй. Талигаач чин нь Цаи хотод караоке ажиллаулдаг санхүүгийн хувьд боломжийн нэгэн байжээ. Түүний хүүч мөн хэлэхдээ ээж гадагшаа гарахдаа Rolex цаг, хаш зүйлт, брендийн цүнх, бэлэн мөнгө хангалттай авч явдаг 2 ч гар утастай байсан гэж мэдүүлсэн. Гэтэл хэргийн газраас эдгээр үнэт зүйлсээс нэг нь ч олдоогүй. Ингээд цагдаа нар гэмт хэрэгтийн эмэгтэйг дарамталж хүчиндэн үнэт зүйлийг нь дээрэмдэж хөнөөсөн гэж үзсэн ч хохирогчийн биеэс сонин нотлох баримт олжээ. Чиний зүүн гарын алган дээр 7 оронтой тоо бичсэн байв. 2218 гэж эхэлсэн тоо. Утасны дугаар руу гэрийн хаягу ямартай ч энэ нь түүний хамгийн сүүлийн хөдөлгөөнтэй холбоотой байж таарна гэж таамаглав. Мөрдөн байцаах баг 2 хэсэг хуваагдаж нэг баг нь гарын алган дээрх тооны нууцыг тайлах болон гар утасны түүхийг шалгах. Өөр нэг баг нь банкны гүйлгээний түүхийг шалгаж эхэлсэн ч түүний нэр дээр нийт 14 карт байсан тул нэг бүрчлэн шалгахад асар их цаг орсон. Цогцолтохоос өмнөх өдөр буюу 5 сарын 12-ны оройн 7:50 үед Тайвань хотын Санчжун дүүргийн ATM-ээс хэн нэгэн чиний картаар мөнгө авахар оролцсон. Камерын бичлэгээс харахад малгай, нарны шил, амны алт зөөсөн поло цамцтай дунд насны эрэгтэй нууц үгээ буруухийн мөнгө авч чадалгүй. 2 минутын дараа өөр картаар оролцсон ч дахин бүтлгүүтэж 3 дахь картаа хийхэд ATM картыг нураасан. Гэвч залуу бууж өгөлгүй өөр банкны ATM-үүд рүү очиж чиний картнуудыг хийж үзсэн ч нэг ч төгрөг авч чадаагүй байна. Энэ орон чиний гар утасны түүхээс чухал баримт олджээ. Түүний Nokia 3350 болон Motorola утаснуудад нэлээд хэдэн сэжигтэй дуудлага ирсэн байв. Бүгд нийтийн утаснаас ирсэн. Эхний дуудлага 5 сарын 10-ны 8 цаг 42 минутанд Тайнан мужийн Хьюжагаас, 2 дахь дуудлага дараагийн өдрийн өглөөний 9 цагт загасны захаас, 3 дахь дуудлага мөн адил нийтийн утаснаас. Цагдаа нар нийтийн утаснуудын ойролцоох хяналтын камернуудыг шалгахад хар өнгийн Jeep маркийн машин сэжигтэй харагджээ. Машины дугаар нь 5283 байв. Машин эзэмшигчийг шалгахад Ченружийн хэмээх залуу байх ба хамгийн аимшигтай нь талигаачийн гарын алган дээр бичигдсэн байсан 2218-аар эхэлсэн тоон Ченружийн гэрийн утасны дугаар гэжээ. Цагдаа нар шууд Ченружийн гэрлүү очсон ч гэр нь эзгүй. Хаалган дээр нь банкны зээлийн бичиг, картын нэхэмжлэлүүд овоорсон байх ба гэрт нэгжлэг хийхэд хувцсны шүгэн хоосон. Тэрээр аль хэдийнэ цугцсан байжээ. Гэрт нь Буддагийн баримл судар байсан нь түүнийг шүтлэгтэй хүн шиг харагдуулдагч хажууд нь могой, хэдэгний архи, бэлгийн чадах сайжруулах ном, садар самуу сэтгүүлүүд дүүрэн байжээ. Мөрдөгчд хөршүүдээс тэднийхний талаар асуухад тэр алийн талаар яриад ч хэрэггүй. Хараалтай гэр бүл, эхнэр хүүхдүүд нь ар араасаа нас орж бөө юм болсон гэтгээдэг. Цагдаа нар түүний гар утасны байрлалыг тогтоож цогцолсноос 9 хоногийн дараа Тайнан мужийн Жинан гүн хэмээх хийдэд байгааг тогтоосон. Уг хийд нь хятадын бизнес эрхлэгчид очиж мөрөгдөг уулын хийд гэжээ.
Цагдаа нар очиход Ружийн аль хэдийнэ цогцсон байсан ч хэдийн зохион байгуулагч түүнийг сайн санджив. 5 сарын сүүлээр өөрийнхөө найз охин болон түүний нагц дүүгийн хамт ирж мөргөл үлдэн төлөв татуулжээ. Ружийн зохион байгуулагч дээр очиж төрсөө өдөр жилээ өгч төлөв буулгуултал чи мөнгийг буруу зүйлд ашиглаж байна. Хувь тавилан чинь асар муу байна гэж буухад тэрээр сандарч хидэд нэг шөнө хонхыг гуйсан байна. Хидийн ажилдаа эхэндээ татгалцсан ч аргагүй өрхөн зөвшөөрөхөд Ружийн тэнд маш их залбирал үлдэж Буддагийн судар уншиж исэн бөгөөд нэг хонох ёстой байсан ч бараг 20 хоног тэнд ээжгаад явсан. Цагдаа нар түүний байрлаж исэн өрөөг нэгжтэл дэрнийх нь хажууд Буддагийн баримл судар буюу үлдэх зүйлээсэн ч шүүгээг нь нээж үзэхэд талигаач чиний зүүж авсан цагаан алтан харц зүйлт болон гар утснууд нь олджээ. Хэдэн өдрийн дараа Хидийн ажилтан цагдаатай холбогдож Ружины найз охины дүү Шао Жаан ирж Ружиныг асууж сургалсан тухай мэдээлжээ. Шао Жаан нь хүргэн ахтайгаа буюу Ружинтэй хэсэг хугацаанд холбоо ярьж чадаагүй эн тентгүй хайжгаад магадгүй Хидэд одоо олтол байгаа юм болов гэж бодоод ирсэн нь тэрв. Харин Хидийн ажилтан байхгүй гэж хэлэхэд Шао Жаан шууд Ружины утас руу залгаж Ружин азар утсаа аваад ах нь одоо эмнэлэгт хэвтэж байна. Христийн шашны эмнэлэгт хэд хоногийн өмнө хүмүүс намайг зодоод жоохон бэртцсэн байна гэдэг. Үүнийг хажуугаас нь сонсч байсан Хидийн ажилтан шууд цагдаа руу залгаж мэдгдсэн байна. 2003 оны 5 сарын 22-ны өдөр Мөрдөн байцаах баг баримтлах зөвшөөрөл аван Ружины хэвтжсэн цаая Христийн эмнэлэг рүү шууд очсон. Гэтэл мэдээлэл алдагдсан бололтой цагдаа нар эмнэлгийн өрөөний гадаа ирэх үед сэтгүүлчид ч бас бөөгнөрсөн байлаа. Цагдаа нар хаалгыг тогшин дотог шортол Ружины царай хөхөрч цорвоор дүрсэн байх бөгөөд маш тулбар хэвтжээ. Энэ үед араас нь дагаж орсон сэтгүүлчид зургийн аппаратаар гэрэл гэл болон зураг авч эхлэв. Тэрээр эмнэлэгт дэмжлэгээ илгэжсэн тул цагдаа нар шууд баривчлалгүй хэд хэдэн зүйл асуусан. Таны би яагаад юм болцсон бэ гэхэд Ружин би жоохон өрөнд орсон байгаамаа. Тэгээд мөнгө хүлэгчдэд зодуулсан. Хэд хоногийн өмнө тэд нар намайг зодож дотор ирэхний чинь зарна гэхээр нь зугтахаар цонхоор үсрээд ингээд бэртцсэн юмаа гэж хариулдаг. Цагдаа нар шууд гол асуудал руугаа орж та Чен Илийн гэх эмэгтэйг таних уу саяхан нас орсон гэхэд Ружин мэдгүй гэж эрс үгүйсгөв. Яг энэ үед цагдаагийн арц эмнэлгийн өрөөндөөс нэгэн эмэгтэй дээр туссан. Анх асрагч нь юм байх гэж бодтол Ружины найз охин bijээ. Түүний бугуунд нэг зүйл гялалдчихсэн нь үнэтэй Rolex цаг байлаа. Цагдаа энэ цагийг хаанаас авсан бэ гэхэд Шао юу ч болоогүй юм шиг миний найз залуу надад бэлгэлсэн гэдэг. Цагдаа энэ цаг чинь саяхан цогцсон олцсон Чен Илийн цаг байна гэхийг сонссон Шао маш их цочирдож дуу алдан цагаа шууд тайлаад би үнэхээр мэдээгүй шүү. Юу ч мэдгүй гэдэг. Шао Ружин хоёр үерхэд бараг 3 жил болж байсан ч Шао түүний хүн амны эрэхт холбогдсон гэдгийг мөн Ружины өнгөрсөн амьдралынх нь бараан түүхийг огт мэдээгүйсэн бөгөөд ердөөл надад сайн спонсор найз залуу гэж боддог гэжээ. Тухайн өдөр Ружиныг эмнэлгээс баривчилсан. Шаогийн зүүжсэн Rolex цаг Хидээс олцсон харц зүйлт болон 2 ширхэг утас, банкны картын гүйлгээний орлого хийсэн түүх, ATM-ийн камерт үлдсэн царай, мөн нийтийн утасны хажуу зогсож байсан машины бичлэг зэрэг бүх нотлох баримтуудыг харуулсны эцэст Ружин би Чен Илинийг хөнөөсөн гэж хэрэгэвлэсэн. Чен Ружин нь 1949 оны 7 сард Тайваны Цай хотод төрсөн. Залуудаа агаарын хүчин налпааж Ахмад цолтойгоор халагдсан дараа нь Тайваны газрын тосны компанид шатхуун тээвэрлэгч машины жолоочоор орж албан тушаал ахсаар овоо мөнгө олдог болсон байна. Тэтгэвртийн гарсныхаа дараа Цай хотын захиргаанд төрийн албаа агчаар ажиллажээ. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр яг л бидэн шиг энгийн ажилтан байсан. Онцгой зүйл байгаагүй. Одоо бодоход уцаар их ярьдаг байсан. Суудал дээрээ байхгүй болохоор нь хайхаар хаа нэгтээ уцаар яриа зогсож идэг. Өдрийн цайны цагаарч хоолоо урдын идчихэд уцаар ярьдаг гэсэн гэжээ. Тэгвэл Ружин болон хохирогч Чен Илийн хоёр яг ямар холбоотой байсан бол 2003 оны 5 сарын 9-нд Ружин найзуудтайгаа Цай хотын нэгэн Япон хоолны газар очих үед найз нь Чен Илинийг дагуулж ирээд танилцуулжээ. Тэр хоёр юм ярьж суугаад хоорондоо таарч тохирсон бололтой хоолны дараа хоёулах насаалж болцохоор явсан байна. Тэд Цай хотын алдартай Лантаа эмээх усан санд очжээ. Энэ газар нь салхилах, машин жолоодоход тохиромжтойч бас нууц амаргууд их эрдгээр алдартай юм байна. Усан сан нь маш том бөгөөд эргэн тойрондоо ой модтой хүн багтай. Ружины мэдүүлснээр Чен Илийн намайг төрүүлж өдөж хоргоосон. Машин сууж байхдаа зориуд хөлөө гаргаж үтсэн гэдэг. Ингээд тэд хоёр талаасаа зөвшөөрч Бокежван хэмээх автомат мотель буюу ажилчдтай таарахгүй ордог зочид буудалд орж бэлгийн харьцаанд оржээ. Дараа нь Чен Илийн төрүүлж маргааш Ванлин сүмийн тэнд дахиад уулзъягийг санал болгосон гэж Ружин мэдүүлжээ. Гэхдээ эдгээр бүгдээрээ зөвхөн Ружины мэдүүлэг. Маргааш өглөө нь 9 цагт Ружин Ванлин сүмийн гадаа очсон боловч Чен ирээгүй учраас ойролцоох нийтийн утас руу очиж Чен рүү залгасан байна. Гэхдээ Ружинд өөрт нь гар утас байсан. Ямар тааж залгахад Чен би одоо очиж гинөө жоохон хүлээж гараа гэжээ.
Ингээд тэд уулзсан бөгөөд Чен өөрийнхөө машиныг зогсоол дээр үлдээж Ружины хар жипэнд суусан. Чен Жушаан уул руу явж нийл ягаан чихэрлэг төмс судалдаж авмаар нь гэсэн болохоор тэд хурдны замаар явж байтал Чен гинэт миний эм уух цаг болсон байна. Ус байна уу гэж асуусан. Яг энэ үед Ружины толгойд одоо л алах боломж гэх санаа төрж хүн алах хүсэл нь оргилсон гинэ. Өөрийнх нь удаг нойрны машинд байсан ба элэг хамгаалах үйлчилгээтэй витамин гэж хэлээд 2 ширхэг нойрсуулах юм өгчээ. Чен тэр эмийг юу ч бодлохгүй залгсан байна. Уулгүй тэд Жушаан уулын үүдэнд ирэхэд машины зогсоол дээр Чен дахиад л дотор хувцас тайлж түүнийг өдсөн тул машинд бэлгийн харьцаанд орсон гэж Ружин ярьжээ. Үүний дараа Чений нүдэн аажмаар анилтгаад Ружин түүний гар утсыг авч унтраагаад цогцоолцсон дахаан уулын хавцал руу очиж машинаас буун бие засчаад дүрэсгэн эргэн тойрныг ажигласан байна. Хүн явж гин үү? Ойр авд айл байна уу гэж шалгажгаад хүн байхгүй гэж баттай мэдснийхээ дараа машины тээшнээс олс гаргаж иржээ. Цагдаа нар тээшин чинь яагаад олс байсан бэ? Бас л тохиолдлоор үйж таарсан уу гэж асуухад мод ачхтай ашигладаг байсан юм а гэдэг. Олсоор чиний зүүн гарыг төрүүлжүүлээд баруун гарыг нь хүлжээтэл Чен сэрж юу игээд байгаа юм бэ? Яагаад хүлээд байгаа юм бэ гэж хэлсэн ч биеийнх нь бүх хүч суларсан. Зөвхөн ярьж нүдэл нээж чаджээ. Чен сандрахад Ружин 2 гараараа түүний хүзүүг боожээ. Чен ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Ойролцоогоор 1-2 минут боосны дараа Чений бие бүрэн суларч унжгаад Ружин түүний зүүжсэн цаг, хүзүүний зүйлт, гар утас, цүнх, банкны карт зэрэг бүх зүйлийг нь аваад Ченийг аажуухан машинаас гаргасан ч гинэд сэржүүл яана гэж айсандаа тэр аваас том чулуу авчран дагц руу нь хүчтэй цохиж цогцыг хавцлын ирэмгээс түлхэж унгаасан. Мэдүүлэг өгөхдөө тэрээр цогцыг түлхэх үед миний хөл альтраад тэр эмэгтэйтэй хамт доошоо унах шахсан. Надад маш аюултай байсан гэж хэлсэн нь цагдаанараас өрөвдөх сэтгэл гойрцсон үйлдэлээ. Мөнгө болохгүй бусад зүйлс болох түүний гутал дотор хувцас тэрког уулнаас бууж авахдаа замын хажуу руу шийдсэн. Үүний дараа найз охин Шаотой уулзаж энэ Rolex цагийг урд нь манай хатан мэж өгч байсан юм а. Чи зүү гэж хэлээд өгөхөд Шао юу ч мэдлгүйгээр өгсөн үний цагийг баярлан зүүжээ. Үүний дараа Ружин хулгайлсан картуудаа авч итэ юмудээр явжээ. Тэрээр Чен амьд байхдаа нууц үгээ 84 гэж хэлсэн гэж мэдүүлсэн ч энэ нь худлаа гэж болно. Ер нь хин танилцаад 2 онжгоондээ картныхаа нууц үгийг хэлэхвдээ. Магадгүй алгаагаа өмнө сүрдүүлж асуусан баг. Ямар ч тэрээр 84 гэж хийгээд 8 өөр банкны ATM-ээр явсан ч бүгд бүтлгүүтэж зарим картыг нь ATM хурааж авсан. Цагдаа нар энэ бүхнийг сонсоод таны аллаг үйлцэн шалтгаан мөнгнөөс болсон гэсэн үг үү гэж асуухад Ружин тийм л дээ, гэхдээ төлөвлөсөн аллаг байгаагүй. Зүгээр л гинэт түүнийг эм уух үед одоо л алчих юм бол зүгээр юм байна гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тухайн үед Ружин мөнгө хүлэгчдээс 1 сая 50 доллар зээлсэн бөгөөд хүн өссөөр хэдхэн сарын дотор 100 сая холт авсан өртөө болсон үедээ караоке ажилуулдаг нэлээд баян эмэгтэй Чен Ийлинтэй таарсан. Ружины мэдүүлэг маш зөрчилтэй. Төлөвлөөгүй гинэт үйлцэн гэж хэлсэн мөртлөө мотелд авах үед Чений цүнхэнд 2 ширхэг хоосон чек байхыг хараад түүнийг алж энэ чекийг авах юм бол өрөө бүрэн дарах юм байна гэсэн шунал төтлөгдсөн гэдгээ өөрийнхөө амаар хэлсэн. Тэгээд уул руу дагуулж явах төлөвлөгөөгөө зохиож маргааш нь зориуд нийтийн утас ашиглан холбоо барьсан зэрэг нь яа харахгүй нарийн төлөвлөсөн аллага байв. Гэвч тэрээр дараа нь шүүх урал дээр мэдүүлгээ дахин өөрчилж энэ бол осол байсан, аргагүй хамгаалтайсан. Бид хоёр маргалдчихад тэр эмэгтэй миний үзүүг төрүүлж боох гэж оролцсон. Би өөрийгөө хамгаалах гад хүзүүг нь бариад автал гинэт тухайн алдаад унчихсан. Тэгээд машинд анхны тусламж үзүүлэхэд зай багтаад исэн тул гадаа гаргаж хөвтүүлсэн. Гэтэл юу ч хийгээгүй байхад тэр эмэгтэй өөрөө хавцал руу өнхөрч унаад үхсэн гэж бүх бурууг хохирогч руу чихийг оролджээ. Түүнийхээр бол Чен өөрөө төрүүлж өгсөн, өөрөө төрүүлж уулзъя гэсэн. Нууц үгээ хүртэл хэлж өгсөн. Бүр өөрөө төрүүлж түүн рүү дайрсан. Хавцал руу ч гэсэн өөрөө унсан гэж мэдүүлж байгаа бөгөөд өөрийгөө ямар ч аргагүй байдалд орсон хохирогч мэтээр харуулахыг хичээсэн. Энэ хэрэг одоо шүүх рүү шилжээд дуусж гин гэж утсан бол үгүй. Хэрэг одоо л эхэлж байна. Чен Ружины хэргийг хариуцсан прокурор болон цагдаа нар хэргийн талаар ярилцжээтэл хажуугийн өрөөндөөс өөр нэгэн цагдаа тэдний яриаг санамсаргүй сонсжээ. Түүнд Чен Ружин гихнэр маш танил санагдаж би энэ нэрийг хаан сонслоо гэд хуучны эрхийн материалуудыг шүүж хартал Чен Ийлийн хэрэг гарахаас 3 жилийн өмнө 2000 оны 9 сарын 30-нд Тайваны парламентын гишүүн Чен Жаог хэвлэлийн баг хурал хийлгэжээ. Гишүүн хэвлэлийн урал дээр сүүлийн үед нэгэн даатгалын компаниас маш с ิจ гтэй гомдол ирлээ. Агуулгыг нь харах юм бол Чен Ружин хэмээх эрэгтэй ойр дотно гэр бүлийн 5 хүн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дараалан нас орсон байна гэж мэдэгдэв. 1974 онд анхны эхнэр Зэн Бэйша, 1988 онд дагуур хүү Чен Ийзэ, 1995 онд төрсөн хүү Чен Зэн, 1996 онд хоёр дахь эхнэр Ван Шуин, 1998 онд өөр нэгэн дагуур хүү Чен Жун Чинэр нас оров.
Энэ бүхэн зам тээврийн осол эсвэл онгоцны ослоор нэг дор амиа алдсан биш, харин нэг нэгээрээ дарааллаж нас барсан байв. Нас барах бүр Дружийн асар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч байжээ. Даатгалын компани 5 дахь тохиолдол дээр буюу хамгийн сүүлд 16 настай дунд сургуулийн сурагч Ружины дагвар хүү Чэн Жунжийн нас барах үед илүү нарийн шалгаж эхэлсэн. Чэн Жунжин нь Ружины 3 дахь эхнэр Лин Лижиний дагвар хүү. Тэд хамт амьдраад 1 жил орчим болж итэл 1998 оны 10 сард хүү гинэт ухаан алдаж тархины аавн гэх оншоор эмнэлэгт нас баржээ. Хэдэн өдрийн дараа Ружин хүүгийгээ даатгалын мөнгийг нэхэмжилсэн. Гэтэл даатгалын компанийн хүүг нас барахаас ердөө 3 сарын өмнө аав Ружин нь нийт 5 өөр даатгалын компанид хүүгийнхээ нэрээр даатгал хийлгэснийг олж мэдсэн. Нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь 10 сая гаруй $50. 16 настай сурагч хүү гэр сургууль хоёрын оронд л явдаг. Аюултай ажил эрхэлдэггүй байхад ийм их хэмжээний даатгал хийлгэх нь ямар ч шаардлагагүй. Мөн сар бүр төлөх даатгалын шимтгэл нь $20,000-аас $30,000 болж исэн бөгөөд энэ нь санхүүгийн асар том дарамт. Сэжиглэсэн даатгалын компани Ружины өмнөх түүхийг шүүтэл түүний 2 эхнэр өөр нэг дагвар хүү төрсөн үгийнх нь нэр дээрч муу адил амь насны даатгалууд хийгдсэн байсан ба тэд бүгд санамсаргүй ослоор бүртгэгдэж даатгалын мөнгийг Ружин авсан байв. Ингээд даатгалын компани 16 настай хүүгийн даатгалын мөнгийг олгохоос татгалзаж парламентын гишүүнд мэдгдсэн. Ийхүү парламентын гишүүнд дуурч эхэлсэн тул тайваны цагдаа нар хэргийг шалгаж эхэлтэл Ружин огт сандралгүйгээр өмгөөлөгч дагуулan өөрөө хэвлэлийн баг хуралцаарлан намайг гүтгэж гин. Даатгалын компаниуд мөнгө олохгүй тулд парламентын гишүүнийг хүртэл ашиглан гэр бүлээ алдсан шүүхэд гомдолтой яваа намайг алуурчин болгож гин. Би насан туршдаа гэр бүлдээ нэр цэвэр аав халамжид нөхөр байсаар ирсэн гэд гишүүнийгч мөн шүүмжилж төрийн албан тушаалтан хүн яаж ингэж ярьж чадчихна гэж сөргүүлэн дайрсан тул олон нийт ч үнэхээр гүтгүүлсэн болов гэж эргэлзэж эхэлсэн. Яагаад ийм олон даатгал хийлгэснийг нь асуугаад Ружин компаниас хийлгэж өгдөг байсан. Бас даатгалын ажилд найз нөхд маань санал болгоод тухайн үедээ маш сайн урамшуулалтай бүтээгдэхүүнүүдээсэн болохоор амжиж хийлгэсэн гэж тайлбарласан. Цагдаа нар шалгах ёстой байсан ч анхны ихтер нь нас бараад 20 гаруй жил өнгөрч цогцыг нь чанаралсан тул хуучны эргүүдийг шалгахад хэцүү. Тиймээс хамгийн сүүлийн хохирогч Чэн Жунжиний хэрэгээс шалгалтыг эхлүүлж хүүгийн төрсөн ээжлийн Лижинийг дуудан мэдүүлэг авахд осол гардаг шөнө Ружин гинэт эхнэрээ дуудан сэрээжээ. Гараа тартал хүүн 2 давхрын зочны өрөөний буудан дээр ухаангүй өвтжээ. Ружин би бизнесгаар гарч иртэл хүү ингэсэн байна гэснээр тэд хүүг эмнэлэг рүү авч явахаар болсон. Ээж нь машинаас захаар явх хооронд Ружин хүүг тээврэн доошоо буудсуулгасны дараа ээж нь хүүгийнхээ даг зэсэгт том шарх байгааг хараад энэ юу вэ гэхэд Ружин би ч бас мэдэхгүй гэжээ. Эмнэлэг рүү явж явах замд Ружин эмнэлэгт очиод хүүг гэрийнхээ гадаа бэрцсэн гэж хэлээрээ тэгжээч л даатгалын мөнгө авъя шүү гэсэн. Ээж нь хүүгийнхээ нэрээр даатгал байдаг гэж огт мэдээгүй. Тэд гэрлээд 1 жил болж исэн бөгөөд Ружин эхнэрээсээ нууцаар даатгал хийлгэсэн байжээ. Бас нэг сонин зүйл нь хүүг нас барснаас 20 өдрийн дараа Ружин цагдаагийн газарт очиж миний хүү дугуйн унжгаа зам тээврийн осолд орж амиа алдсан гэж мэдүүлжээ. Бүр Ружины хэлснээр хүү осолд орсныхоо дараа ухаантай байсан. Өөрөө дугуйгаа унаад гэртээ ирж аав би осолд орчлоо гэж хэлээд ухаан алдсан гэжээ. Гэвч нас барах хэмжээний тархины асар том гэмтэл авсан хүү яаж өөрөө дугуй унаж гэртээ ирэх юм бэ? Цагдаа нар осол гарсан гэх уулзуурыг шалгатал зам тээврийн ослын ямар ч уул мөрүүлдэггүй. Ойр орчмын оршин суугчид тийм осол болсныг огт мэдгүй. Цагдаа нар дахин асуухад Ружин мэдүүлгээ өөрчилж би шүн сэрээ тартал хүү буудан дээр унчихсан байхаар нь зам дээр осолд ороод ирсэн болов гэж өөрөө тамгилсан маа гэж огт хавцалтаагүй зүйлэрсэн. 20 өдрийн дараа мэдээлсэн нь хүүгийн цогцыг чандарлуулж шүүх эмнэлгийн шинжилгээ хийх боломжгүй болгох гэсэн зайлив. Тухайн үед нотлох байрамд камерын бичлэг дутагдaltaй байсан тул хэргийг цааш гүнзгийрүүлж шалгаж чадалгүй зогсжээ. Гэвч сэжигтэй нас баралт зөвхөн энэ байсангүй. 1974 онд Ружин анхны эхнэр Зэмбэ ишэтэйгээ гэрлэж 2 охин 1 хүүтэй олов. Гэрлээд 10 орчим жил болж итэл 1985 оны 1 сард эхнэр нь галт тогоондоо хоол хийж итэл таасны сэнс сугран толгой дээр нь унаж бэртжээ. Эмнэлэгт очсон бөгөөд бэртэл нь гайгүй эмчлэгдэх боломжтой байсан ч эмнэлэгт эвтэж байхдаа гинэт орон дээрээс унаж нас барсан. Хамгийн аюулгүй газар болох эмнэлэгт ердөө 30 настай эмэгтэй 70 см өндөр орон дээрээс унаад нас барна гэдэг байж боломгүй зүйлээ. Тухайн үед эмнэлгийнхэн өөрсдийн буруу болохгүй гэж айсандаа тархинд цус арвсан гэж хэргийг дарсан бөгөөд Ружин даатгалын мөнгө болох $2.3 сая $50 авчээ. Эхнэрээ нас барснаас 6 сарын дараа Ружин дахин гэрэлсэн. Хоёр дахь эхнэр Ван Шуйн нь 15 настай хүүгийг ганцаараа өсгдөг бага сургуулийн багш, өөрийн гэсэн байртай санхүүгийн хувьд боломжийн эмэгтэй. Ружин түүний хүү Чэн Изэг өөр дээрээ үрчлэн авчээ. Гаднаас сайн ав халамжтай нөхөр шиг ашигладагч гэртээ дагвар хүүгээ өдөр бүр зоддог. 1988 онд Ружин дагвар үгээ дахин зодож толгойг нь бэртээсний улмаас хүү эмнэлэг твтээд 4 хоногийн дараа нас орсон.
Ружийн тухайн үед эмнэлгийн буруугаас олж амиа алдлаа. Шүүхэд өгнө хэмээн дарамтласнаар ослоор нас орсон гэж дүгнүүлэн 4 сая 50 доллар авчээ. 1995 оны 8 сард анхны эхнэрээс нь гарсан түүний төрсөн хүү 15 настай Чинзэний толгой гинэд өвдөж эмнэлэгт үргэлжлэн нас барсан. Ружийн үүнийг бас л зам тээврийн осол байсан гэж батлуулан 472 сая 50 доллар авсан байжээ. Дараа нь буюу 1996 оны 8 сарын 19-ны өдөр цагдаагийн газарт зам тээврийн осол гарлаа. Эмэгтэй жолооч хаалт мөргөө тухайн алдчлаа гэх дуудлага ирсэн. Энэ нь түүний хоёр дахь эхнэр Ван Шуйн. Цагдаа нар хэргийн газарт очиход машин хаалтыг их зурдаас нь мөргсөн боловч Гүпэр нь баг зэрэг сэвцнийг тооцвол гопууд урд шилэн огт эвдрээгүй. Хаалт нь чуграагүй. Мөн тормоз гიშгсэн мөр огт байсангүй. Эмнэлгийн ажилтнууд ч бас гайхсан. Игц мөргөлтөөс үүсэх цээж өвдөгний гэмтэл байхгүй. Харин бэрхлэн зөвхөн нүүрний зүүн хэсэг болон дагц руу чиглэсэн байв. Ялангуяа дагц хэсэг нь зориуд мохоо зүйлээр зогсон юм шиг байлаа. Ван Шуйн эмчлэгдэж чад нас барсан. Ийхүү 4 дахь хүн нь нас барж байхад цагдаа нар Ружиныг сэжгэлсэнгүй. Ружин цогцыг яаралтай чанарлуулсан тул шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийж чадалгүй зам тээврийн осол гэж хэргийг хаажээ. Энэ удаад тэрээр 13.7 сая 50 доллар авч нэмээд эхнэрийнхээ орон сууцыг өөрийн нэрээр авсан. Эхнэрээ нас барснаас ердөө 1 сарын дараа Ружин түүний найз Лин Лижин руу ойртож эхлэв. Лин Лижин нөхөр нь нас барж охин хүү хоёроо ганцаараа өсгдөг хувцсны дэлгүүртэй эмэгтэй. Ван Шуйн тэр хоёр ойр дотн найзууд байсан бөгөөд хувц авахтаа Ружиныг дагуулж ирдэг байсан тул тэд бие биенээ сайн таньдаг байжээ. Лин Лижин нэхэндээ татгалзсан ч Ружинд хүрээ албаагч соёлтой эрэгтэй дүрд сайн тоглож 1997 онд тэд гэрэлсэн ч 1 жилийн дараа түүний 16 настай даагуур хүү Чин Жунжийн нас барснаар даатгалын компани болон цагдаа нар анх удаа Ружиныг албан ёсоор сэжгэлж эхэлсэн. Эхнэр Лин Лижин намайг ч бас алахгүй гэхээс айж салыг гэхэд Ружин 1.2 сая 50 доллар нэгжээ. Эхнэр нь түүнийг солиотой амтан гэдгийг ойлгож мөнгийг нөгөө цаалсан байна. Ийхүү 18 жилийн хугацаанд гэр бүлийнх нь 5 хүн амиа алджээ. Тэд бүгд толгой ар дагц хэсэгтээ асар аюултай гэмтэл авсан бөгөөд амиа алдах бүрд Ружин асар их даатгалын мөнгө авчээсэн. Бас нэг сонин зүйл нь Ружин бурхан шашны хийдэд суудаг. Гэртээ залбирдаг мөртлөө гэр бүлийнх нь нас ороход ямар ч буян үлдэх, ном уншуулах зүйл хийлгүүгээр цогцыг нь шууд чанарлуулдаг гэжээ. 2000 онд парламентын гишүүн энэ эргийг илчилснээ дараа цагдаа нар Ружиныг полиграфын шинжилгээнд оруулж шалгахад 3 асуултанд худал хариулсан нь тогтоогдсон ч нотлох баримт дутмаг гэсэн шалтгаанаар суллахаас үр аргагүй болжээ. Түүнээс хойш 3 жилийн дараа буюу 2003 онд тэрээр караокены эзэн Чен Илинийг хөнөөсөн. Энэ удаад мөрдөгчөд шашны болон ёс суртахууны талаас нь нөлөөлөхийг хичээсэн ч Ружин өмнөх эргүүдийг хүлээхгүй. Эцэст нь цагдаа нар сүүлчийн өдрөө гаргаж тусдаа үлдсэн ганц охин ч байна. Ядаж охиныхоо төлөө хэрэгээ үлээ гэж хатгахад тэрээр анх удаа сандарч охинтойгоо уулзахыг хүсжээ. Охин нь аав дээрээ ирж одоо болноо. Нуухай болоод хэрэгээ үлээж уучлалтгүй гэхэд Ружин нулимс асгаруулan бүх хэрэгээ үлээжээ. Нэгт анхны эхнэр Зэмбэша 1985 оны шинэ жилийн өдөр муудалцаж ариун цэврийн өрөөнд түлхэхэд эхнэр нь толгоогоороо юм мөргөн ухаалджээ. Эмнэлэг тоцсны дараа эхнэрийнх нь бие сайжирчээсэн ч өшөө авах мөн даатгалын мөнгө авах шуналтаа хөтлөгдөн орон дээр байхад нь толгоогоор нь шал руу шидэж амьд нүрсэн. Энэ үед толгоор нь цохиод шууд үхдэм байна гэдгийг ойлгож авсан гэнэ. Хоёрт дагуур хүү Чен Изэ 3 жилийн дараа мөнгөгүй болохдоо дагуур өрөөгөө дайрч эхнэрээ бие засгаар явах хооронд хүүгийн толгойг хан руу хүчтэй мөргүүлжээ. Хүүгийн тархинд 200 мл-ээс их цус алдаж дагцны яс нь хэд эд сорвжин амиа алдсан. 3-т төрсөн хүү Чэнзэн 1995 оны 8 сард 15 настай төрсөн хүүгээ харахгүй гудамжинд дуудаж ирүүлээд араас нь том чулуугаар дагц руу зогсон. Хүүн аава та яаж ийна гэсэн ч дахин чулуугаар цохиж хөнөөгөөд эмнэлэг дээр очисон даруйдаа хувцаа урж чангаар ойрлон жүжиглэж ослоор нас барсан гэж итгүүлжээ. 4-т хоёр дахь эхнэр Ван Шуйн 1996 онд эхнэрээ аялалд явъя гэж дагуулж гараад мотор дагц руу цохиж хөнөөгөөд зам тээврийн осол мэт болгоод үлдээжээ. 5-т даагуур хүү Чен Жунжин нойр цулах эм уулган удуулжгаад олон удаа цохиж шатны уруу толгоогоор нөхрүүлж амьд нүрсэн. Түүний даатгалаас завшиж авсан нийт мөнгө нь 2275 сая 50 доллар. Олон хүний амиар олцсон энэ их мөнгийг тэгвэл юунд зарцуулсан бол? Тэрээр хууль бус лото буюу даалт сүлжээний мөрөөдө тоглоомд бүх мөнгөө алдаж бүр зүйлдээ өрөнд орсон мэжээ. Мэдээж хууль бус бөгөөд хоцсон ч татвар төлөхгүй. Чен Ружин энэ мөрөөдө тоглоомд бүх мөнгөө шавхаж их хэмжээний мөнгө хожих гэж үхэн хатан зүтгэдэг байсан. Баримтлагдах үедээ тэрээр биедээ тэмдэглэлийн дэвтэр авч явсан бөгөөд тэнд гэр бүлийнх нь гишүүн бүрийн төрсөн он сар өдөр цаг төөрөг болон нас орсон өдрүүдийг наривчлан бичсэн байв. Цагдаа нар түүнийг эдгээр тоонуудыг ашиглан лотоны хожлын тог таахыг оролддог байсан гэж таамаглажээ.
Тэрээр бүх эргээ үлээсэн тул шүүх хурал шуурхаа явагдаж 2004 онд шүүхээс түүнд 5 удаагийн цаазын ял, 1 удаагийн бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч Рожийн цаазын ялаас мултрахын тулд давж заалцаарав. 50 нь бол цаазын ялыг хэрэгжүүлдэг чанга хуультай орон. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Рожийн гэр бүлийнхнийгээ хөнөөсөн гэдгээ өөрөө хүлээсэн тул цаазын ялын дэндүү хатууд нь хэмээн түүний ялыг 20 жилийн хорих ял болгосон. Өөрөө сайн дураараа ирж хэрэгээ үлээгээгүй. Аргагүй ихэнд баригдсныхаа дараа хэрэгээ үлээсэн байхад ийм шийдвэр гаргасанд олон нийт асар их бухимдаж томоохон маргаа үсжээ. Гэвч хамгийн сүүлд үйлдсэн Ченни Иленийг хөнөөсөн хэрэгт нь тусдаа дахин цаазын ял оноосон. Тэрээр амиа авч үлдэхийн тулд дахин шүүхэд 10 гаруй удаа шалгуулах хүсэлт гаргаж бүр шоронгийн уягийг надад туслах юм бол чамд 4 сая доллар өгье гэж хахуулдан орохыг оролджээ. Түүний энэ арга шүүх хурлыг 10 орчим жил сунжруулж татвар төлөгчдийн асар их мөнгийг салхинд хийсгсэн нь Тайваны ард иргэдийн дургуутслыг асар ихээр хүргэсэн. Эцэст нь түүний бүх хүсэлтийг хэрэгсгүй болгож 2013 оны 4 сарын 19-ний өдөр 63 настай Чин Ружиныг Тайбэн шоронд буудан цаазаар авчээ. Буудаж цаазлахдаа эхлээд тариагаар мэдээ алдуулж дараа нь буудд юм байна. Түүнийг нас орсны дараа зохицыг нь авъя гэж ирсэн нэг ч гэр бүлийн хүн бүр төрсөн охинч байгаагүй. Энэхүү цуврал алуурчин цаазаар авахулснаар хэрэг төгссөн ч шийдэгдээгүй нууцуд үлдсэн. Нэгт Ван Чүшиний хэрэг 2003 онд Ружиныг баривчлахдаа түүний гэрээс нэг залуу эмэгтэй олон тооны нүцгэн зураг олжээ. Цагдаа нар хэн болохыг нь асуухад эхэндээ биеийн үнэлэгч зураг авахуулах бүртэнд мөнгө өгдөг байсан гэжээснэ сүүлдээ хог түүдэг эмэгтэй гэж мэдүүлгээ өөрчилжээ. Цагдаа нар зургийг олон нийтэд дэлгэхэд нэгэн эрэгтэй ирж энэ бол 1998 онд сургаггүй алга болсон миний эхнэр Ван Чүшин нэ гэжээ. Эхнэр нь тухайн үед банкнаас их хэмжээний бэлэн мөнгө аваад эмнэлэг явна гэж гараад ор сургаггүй алга болсон. Рожин өөрөөс нь энэ талаар асуухад юу ч ярихгүй инээжсэн сүултээ мэдхгүй гэж мэдүүлсэн. Ван Чүшиний цогцос одоо олтол олдоогүй. Хоёрт Хуаншины хэрэг 2003 оны 5 сарын 29-нд өөр нэг эмэгтэй хэвлэлийн урал зарлж миний эгч Хуаншины 8 жилийн өмнө сургаггүй алга болсон. Энэ нь Чин Ружинтэй холбоотой гэж мэдэгдсэн. Хуаншины нөхөр нь Ружинтэй хамт газрын тосны компанид ажилладаг байсан бөгөөд Ружины 2 дахь эхнэр Ван Шуйнтэй дотн найзууд байжээ. 1995 оны 6 сард Хуаншины уцаар ярьсныхаа дараа ажилласаа чөлөө авч охиндоо төр ажилдаа гарчаад ирье гэж хэлээд ор сургаггүй алга болсон байна. Тэрээр алга болохоос өмнө дааснасаа 300 мянган Тайван доллар авч Ружин зээлүүлсэн байжээ. Гэвч энэ баримт Ружиныг цаазаар авуулсны дараа илүүлсэн. Цагдаа нар уг хоёрын эмэгтэй сургаггүй болсон эргийг мөн л Чин Ружины хийсэн эрэг гэж үздэг бөгөөд хэрвээ энэ нь нотлогдох юм бол тэрээр нийт 8 хүний аминд хүрсэн гэсэн үг. Хамгийн аимшигтай нь Чин Ружин гаднаа маш боловсон нийтж ажлаа сайн хийдэг, бурхны ном уншдаг, хүмүүсийн итгэлийг хялбархан олж чаддаг энгийн нэгэн мэт харагддаг байв. Гэвч түүний дотор асар хорлонтой шунал нуугдаж эргэн тойрныхоо өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан хүүхдүүд эмэгтэйчүүдийг даатгалын мөнгө гэж харж тэдний амийг хууль бус мөрөгдөд тоглоомд сүрүүлсэн байлаа. 8 хүний амнаас арчаагүй алуурчны донтолтоос олж ийхүү золиослогджээ. Өнөөдрийн эрг маань энэ үрээд дууслаа таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.